За тэгээд яриа авчдоо бичлэг юм ч. За. Гол нь энэ ерөөсөө өчигдөр уржигдөр ерөөсөө шуфт энэ Трампын инхийн хэлэлцээний тухай яригдаад байгаа. Тэгээд энийг арай жоохон тодорхой болгоод хэлээд өгье гэж бодсон. Яа тэгвэл эн чинь нөгөө нэг түрүүчийн 7 хоногт бол нэг дөнгөж жил эхэлжсэн шүү дээ. Тэгээ тэрнээс ч хойш одоо угаасаа ингээд үе шаттай явагдаж байгаа гэх юм уу да 1 дэх 2 дахь үе шат. Тэгээд энэ инхийн хэлэлцээ гэдэг байгаа юм чинь бас нөгөө нэг айгүй олон өөр юугаараа явагдаад байгаа. Одоо улс төрийн яг интернет дээр харагдаад байгаа улс төрийн яг ингээд хүмүүс те улс төрийн юу гэдэг дипломатуудын хийж байгаа улс төрийнхний хийж байгаа гэдэг юм уу цаана нь бас одоо нөгөө юуны асуудлаар олзлогчдыг солио хүүхдүүдийг буцаах гэдэг ингээд тийм нарийн асуудлуудаар өөр нарийн юмнууд бас бидний нүдэнд харагдахгүйгээр ингээд явагдаад байгаа шүү. Тэрийг бас зөв ойлгох хэрэгтэй сонсож байгаа хүмүүс. Яг тэгвэл эн чинь мэдээллийн ингэж ил харагдаж байгаа л болохоос цаана зөндөө олон. Жишээлбэл Украинаас одоо 2 групп явлаа гэхэд бид нэр интернет дээр зөвхөн нэг группийг л харж байгаа. Тэр нөгөө нэг цаана байгаа одоо жишээлбэл Украины тагнуулын газрын тэргүүний холбоот юутай тэргүүлж байгаа нэг групп тэднэр нь бол ерөнхийдөө бараг харагдахгүй байгаа. Тэднэрийн энэ хүмүүс гол төлөв нөгөө юуны асуудлаар олзлогцсуудыг суллах тэгээд хүүхдүүдийн асуудал тэгээд өөр бас юмнуудаар мэдээ фактууд баримтууд солилцож байгаа ийм асуудлуудаар явагдаж байгаа учраас энэ тийм ил биш байгаа шүү. Маш олон юмнуудыг бид нар бол мэдээж өнөөдөр мэдэхгүй айгуул хэдэн жилийн дараа ч мэдэж магадгүй. За тэгээд энэ хэлэлцээг ингээд харж байхад эн чинь нэгэсэндээ Америк Украинтай хийгээд дараа нь Америк Оростой нэгэсэндээ Орос Украин хоёрын хоорондоо юу яаж чадахгүй тэгээд тохиролцож чадахгүй байгааг л одоо 3 дахь хүчин нь Америк болж байгаа гэсэн үг тийм үү. Тэгэхээр Америкийн тал эхлээд Украинуудтай ярилцаад тохиролцоод нөгөө нэг 28 чи 19 болсон шүү дээ. Тохиролцоод тэгээд дараа нь маргааш тэр Витков ч маргааш Орос руу яваад тэгээд дараа нь Оростой тохиролцоод тэгээд дараа нь хоёр ерөнхийлөгч нар уулзах ийм дараалттай юм бэ. За зүгээр нэг их найдвартай юу энэ өнөөдөр маргаашгүй дайн дуусчих өгвөл мэдээж үгүй гэхдээ ямар нэгэн нөгөө нэг ийм одоо цэгнээс нэг тийшээгээ ямж исэн хөтөлсөн гэж ойлгож болно. Тэгээ би өнөөдөр энэ яриаг ярихын өмнө хүмүүст ингээд хэлээд өгье. Виткопл гэдэг юм тэрлгээл инээлгээ тэгээ мэдхгүй хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр энэ Америкийн талаас одоо нэгэсэндээ Трампын талаас орж ирж байгаа хүмүүс нь бас их сонирхолтой хүмүүс байгаа да. Яг миний хувьд бол яг айгүй одоо нэг сонирхолтой тий. Одоо жишээл Стив Витков гэдэг энэ хүн. Угаасаа энэ бол Америкийн нэгдсэн улсын бизнесмен, үйл хөдлөх хөрөнгийг одоо хөгжүүлдэг, үйл хөдлөх хөрөнгийн одоо юутай бизнесмен, хөрөнгө оруулагч. За энэ болохтон зэрэг ерөөсөө л Трампын маш их удаан хугацааны бизнесийн хамтрагч, найз нь бүр 1980-ад оноос энэ хоёр ч одоо ихтэй. Тэгэхээр чи нэг юм сайн бодоор 80-ад он гэдэг чинь Трампын нөгөө нэг Оростой холбоотой байсан тийм юмнууд бас байгаа да. Тэгэхээр эднэр бол ерөөсөө баг тэр үеийн одоо хуучны найзууд гэсэн. Тэгээд энэ ерөөсөө дипломат хүн биш. Гэв гинтгэнд одоо 24 оны 11-р сард энэ чинь нөгөө нэг Витков чинь Трампын тусгай төлөөлөгч гэж гараад ирсэн ба. За яг хуу ойрох дорнодын асуудлыг хариуцсан, Оросыг хариуцсан ингээд нэг ийм асуудал гараад ирсэн. За тэгээд энэ хүний нэг гарч ирснээс хойш нэг хийсэн юм нөгөө нэг Орос Америк хоёрын улс төрийн хоригдлуудыг суллахад бас нэлээд гол үүрэг гүйцэтгсэн. За тэгээд энэ нэг хүн нь байгаа да. За нөгөө хүн нь болохтон зэрэг энэ нөгөө хиний Трампын өөрийнх нь хүргэн Жаред Кушнер гэдэг хүн байна. За энэ Кушнер ч болохоор нөгөө нэг Иванка гэдэг охиных нь нөхөр нь бас бизнесмен, бас хөрөнгө оруулагч. Яг л нөгөө эднэр чинь бүгдөө гуруулан бас үйл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг. Тэгэхээр чин Трамп энэ хүргэн нь Витков гурав бол ерөөсө гуруулан яг нөгөө бизнесийн талын хүмүүс ер нь юу одоо жишээлбэл Витковыг тодорхойлохдоо Витков ч ерөөсө
дипломат хүн учраас ерөөсөө биш учраас өгөх авах хэдийг өгөх хэдийг одоо авах уу хэдийн ашиг хийх үү гэсэн ийм бодолтой ярилцлагад оролцож байгаа гэсэн. Тэгэхээр энэ нэлээ ийм одоо асуудалтай байгаад байгаа энэ хүн дээр. За энэ хүргэн нь болохтон зэрэг уг нь бол юу юм бэ лээ. Энэ бизнес мөртлөө ямар ч байсан нөгөө нэг юуны хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн одоо бизнес салбарын одоо бизнес эрхэлт юм байлээ. Тэгээд ерөнхийдөө эдгээр чинь бол одоо гол юм нь ерөнхийдөө одоо ингээд хиний тэр Каспаровын шүүмжилснээр бол Украиныг ерөөсөө худалдаж гин гэдээ яриад байгаа шүү дээ энэ бизнес нь. За тэгтэл нөгөө талаас бас айгүй сонирхолтой болно. Энэ Путиний тусгай төлөөлөгч гэдэг байгаа нь одоо яг энэ хоёртой энэ Витков энэ Кушнер эдэртэй одоо Путингийн талаас ярилцаад байгаа хүн нь болохтон зэрэг Кирилл Димитров гэдэг хүн байна. За Кирилл Димитров болохтон зэрэг бас нөгөө нэг Путиний охин энэ Кирилл Димитровын охин хоёр найзууд нэг ангийн найзууд. Тэгэхээр эдгээр чинь баг нэг гэр бүлийн шахуу хүмүүс болчих гээд байна. Гэтэ бас нөгөө эн чинь Оросын хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн. Тэгээд 25 оноос Оросын ерөнхийлөгчийн гадаад хөрөнгө оруулалт эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай төлөөлөгч гэдэг юмар сонгогдсон юм байна. Тэгэхээр чинь эдгээр бүгдөө хоорондоо шууд бус юмаа хэлээ гэхэд бүгдөө яг ийм бизнесийн хамтрагч нар болоод байна. Яг энэ Димитри Путин Трамп чи өөрийнхөө хөргөнээр өөрийнхөө найзаар ингээд ийм. За энэ тал нь болохоор Украины одоо хилцээ хийж байгаа, Украинтай хилцээ хийж байгаа Америкийн талын хүмүүс. Тэгээ би энэ дээрээс бас хараад айгу гайхсан л та тий нөгөө нэг ерөөсөө цэвэр л одоо бизнес явж гин гэсэн үг шүү дээ тий. За Украины талаас бол шал өөр. Украины талаас ерөөсөө дандаа юунууд оролцож байгаа. Гадаад хэргийн дэд сайд нь тэгээд нөгөө нэг ерөөсөө бүхэл томчууд нь оролцож байгаа гэсэн. За ингээд сүүлийн үед Украины энэ дотоод улс төрийн үйл явдлаас гадна энэ гадаад одоо энэ харилцаа энэ инхийн гэрээг тойрсон одоо маш их юм яриа болж байгаа гэсэн. За тэгээд энэ сая өчигдөр одоо уржигдраас эхлээ өчигдөр болоод ингээд дууслаа. За энэ ингээд энэ амралтын өдрүүдэд болсон гэсэн. За Америкийн талаас мэдээж ганц одоо яг дипломат хүн өрөвөө толгойлоод Витков энэ Кушнер эднэр ингээд хэлэлцээ хийсэн. За ингээд хорлоо нөгөө юу хаацсан. За ингээд Украины талаас үндэсний аюулгүй байдал Батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дагуу Умеров тэргүүлээд ингээд эднэр яриа хийсэн байна. За өчигдөр орой бол ерөөсөн хилцээ маш их одоо нөгөө нэг удаан бараг 4 цаг тэд нар чинь 4 цаг нээлттэй дараа нь бараг 2 цаг хаалттай аюу удаан үргэлж исэн. Тэгээд яг нөгөө нэг ийм мэдээнүүд гяс гараад байсан л да. Тэгээд тэр бол маш их одоо нөгөө нэг тайван бус мэлэг ширүүн тий ийм ярилцлага боллоо гэд хэлсэн ба. Тэгээ мэдээж хэрэг энэ болохоор гол одоо хоёр ихэнх асуудал дээрээ бол ер нь тохиролцож байгаа юм шиг байна лээ. Гол хоёр асуудал нь болохтон зэрэг НАТО дэсэх нөгөөх нь нөгөө газар нутгийн асуудал. Гол хоёр асуудал энэ дээр. За газар нутгийн асуудал болохтон зэрэг ерөөсөө шийдэгдээгүй. Украин бол ерөөсөө зөвшөөрөхгүй гэж хэлсэн. За тэр нь болохоор юу гэсэн үг гэвэл нөгөө би түрүүчийн яриан дээр хэлжсэн шүү дээ. Донбассын газар нутгаас Оросууд Украиныг цэргээ татахыг тий ер нь бол Трамп чинь тэгээд байгаа шүү дээ. Тэр Донбассаас гарчих тий тэрийг л өгчих гээд ингээ гүргээд байгаа. Тэгээд мэдээж хэрэг тэр чинь Трампын биш Путингийн Трампт хэлсэн үг л бай таараа тийм үү. За Донбассаас гарах ямар ч боломж бол Украинд байхгүй. Яг үнэн чанартай болвол Донбасс чинь 2014 оноос хойш л Оросууд одоо 11 жил энэ Донбасс мужийг эзлэх гэж үзэж тарж өсөрт нь алдаж байгаа.
Тэгээд одоо 11 жилийн дараа бид нэр ерөөсөө эзэлж чадахгүй нэ. Та нар өөрсдөө над өвлсөн нутгаасаа гар гэсэнтэй яг адилхан болчихж байгаа байхгүй юу? Тэгээд энэ Донбасс гэдэг мужийг эзлэхэд одоо эзлүүлэхгүй гэж одоо Украины цэргүүд Украины ард түмэн амиа өгсөн байгаа шүү дээ. Юуны төлөө амиа өгсөн байх вэ? Газар нутгаа өгөхгүй л гэж амиа өгсөн. Тэгэхээр бол Украинууд ямар ч тохиолдолд энийг бол зөвшөөрөхгүй. За энэ нэг асуудал нь, нэг хамгийн одоо эмзэг асуудал нь энэ хоёр одоо ерөнхийлөгчийн хүрээнд яригдахаар ингээд орхичж байгаа юм шиг байлаа. Гэхдээ ерөнхийдөө Украины түрүүчийн Майамид уулзсан, Флоридад уулзсан бүх уулзалтан дээр Украинууд энэ дээр бид нар зөвшөөрөхгүй гэж хэлсэн байна. За дараагийнх нь болохоор энэ НАТО Украиныг одоо энэ нөгөө Украинд эсвүүлэхийг албан ёсоор татгалзахгүй. Гэхдээ яг иймэрхүү ингээд юу хэлээр орчуулах юм бол энгийн хэлээр хэлэх юм бол яг Украин НАТО болохтаа зэрэг Украинд ингэж хэлэх юм байна тийм ээ. Албан ёсоор одоо нөгөө нэг НАТОд бол Украиныг эсвүүлэхгүй гэд тий. Гэхдээ Украин өөрийнхөө Путингийн тавиад байгаа шаардлага чи юу гэвэл Украин НАТОд элсэхгүй тэрийг үндсэн хуулийн өөрчлөөд үндсэн хуулиндаа бичиж өг гэдэг. Тэгтээ зэрэг эн чинь бол хитрхи одоо өөр орны дотоод хэрэгт оролцсон болчихж байгаа үстэй тий. Үндсэн хуулиа өөрчил тэрэндээ тэрийг тийг эндээ энийг инг гэдэг тушаал өгдөг болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр Украин бол мэдээж үгүй. Тэгэхээр энэ юун дээр арай илүү тогтсон гэвэл НАТО бол яг Украиныг эсвэлэхгүй гэж хэлэх юм байна. Гэхдээ Украин өөрийнхөө үндсэн хуулиндаа бид нар тийм НАТО мото элдв хангаа эвсэлд элсэхгүй гэдэг тийм юу оруулахгүй гэсэн үг. Тэ. За тэгээд энэ нь болохтой зэрэг НАТО Украиныг гишүүнээр эсвэлэхгүй байх талаар НАТО өөрөө Оростой бие даан хэлцээ хийх дээр тохирч байгаа юм байна. Тэ тохирсон гэж л одоо биччихье. Өөрөлдөх юм бол Оростой НАТО хэлцээ хийгээд бид нэр Украиныг хүлээж авахгүй л гэж хэлэх юм тийм үү? Тэгтээ Украин бол өөрийнхөө үндсэн хуулинд ямар нэгэн өөрчлөлт гаргахгүй гэсэн. За ингээд зүгээр яг өнөөдөр Зеленский Франц руу явцсан ба Макронтой уулзчаа. Тэгээд гол нь энэ нөгөө Европын холбооны улсуудтай өөр эвсэл байх одоо тэр чинь нэг Украин туслах нэг сайн дураараа туслах гэдэг юм эсвэл туслах хүсэлтэй орнуудын эвсэл гэдэг нэг юм нэгт байгуулагчаад байгаад байгаа шүү дээ тийм. Тэрүүгээрээ нөгөө нэг юуг нь аюулгүй байдлыг хамгаалах ийм баталгаа гаргаж өгч магадгүй гэд ингээд биччихээн. За дараа нь болохоор зүгээр яг энэ яг одоо иймэрхүү байдал дээр өнөөдрийн байдал дээр хүрчээд байж гэн гэсэн. За тэгээд Америк нэгдсэн улс олохтон зэрэг бид нар эхлээд Украинчуудтай хэлцээ хийчээд дараа нь Москваар нисээд тэнд одоо Оросуудтай хэлцээ хийнэ. Тэгээд Украин Оросууд бол одоо шууд ямар нэгэн хэлцээ хийхгүй Америк нэгдсэн улсад зөөчилж байна. Тэ? Ингээд өчигдөр дууссан ба. Тэгээд өнөөдөр тэр Виткоп нь Путин руу нисэж байгаа. Тэгээ нисээд маргааш Путинтэй уулзах юм байна. За тэгэхээр чинь тэгвэл эндээс чинь нэг юм асуудал гараад ирнэ тийм үү? Тэгвэл яагаад хэрвээ нэгдэх асуудал нь болохтаа зэрэг өчигдөр Украины төлөөлөгчтэй гол асуудлаараа тохиолдож чадаагүй юм бол яагаад Америкчууд Москва руу нисгэж байгаа юм болоо гэсэн нэг юм асуудал гарч ирнэ. Тэгэхээр энэ дээр шинжээчд болохтаа зэрэг хоёр юм хариулт байж болох магадaltaй гэж үзэж байгаа юм байна тийм. Энд чинь болохоор би болохоор дандаа нөгөө нэг шинжээчдлийн магадлалыг хэлж өгч байгаа шүү. Тэгэхээр эхнийх нь хувилбар нь болохтаа зэрэг ямар нэгэн зүйл дээр тийм тэр ч одоо хаалттай юмнуудыг бодол бид нар мэдэхгүй учраас ямар нэгэн үнэн хэрэгтэй тэд ямар нэгэн зүйл дээр тохиролцсон тохиролцоод тийм бүх зүйл дээр биш гэхдээ хид хідэн зүйл дээр одоо тохиролцсон байх одоо магадлал айгүй өндөр байгаа юм байна. Тэгээ тийм учраас л одоо өнөөдөр Москваар явж байгаа байх гэх. Хоёр дахь хувилбар нь болохоор Киев ерөөсөө зөвшөөрөөгүй бүр мөсөн энэ одоо хилцээг үгүйсгээд тий одоо үгүйсгсэн гэж үзээд тэгээд Виткоп одоо Украинд юунаас Оросд очиод Путинд Украин ерөөсөө татгалзаж яана хилцээ хийхгүй тэмцлээ үргэлжлүүлээ гэсэн утгатаагаар Москва явах магадлал бас өндөр гэж байна. Гэхдээ одоо энэ нөгөө нэг юм
онлайн утас мутас бүх юм хөгжсөн байхад чинь энийг хэлэх гэж Москва орно гэсэн тий нисэж очино гэдэг бол баг тэр худлаа тий. Тэгэхээр энэ хувилбар бол баг худлаа сонсогдно гэсэн. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нэг нийтлэг тохиролцоонд хүрсэн байх магадлалтай. Тэгээд одоогийн өнөөдрийн Украины байр суурийг одоо Оросд хүргэж өгөх ийм магадлалтайгаар ниссэн байхаа гэж байгаа юм бэ. Гэхдээ өчигдрийн яриаг одоо энэ аналитикийн клубийн хүмүүс тэгжэн л да энэ нэг хүүхдийн тоглоом шиг л ерөнхийдөө сүүлийн үед явагдаж байна. Юу гэвэл нөгөө нэг юу байдаг шээ нэг жоохон байхад нэг цэцгээр нэг хайртай хайргүй гэж ингэж татаж шааж байгаа хамгийн сүүлд нь хайртай бол хайртай хайргүй гэд үлддэг шиг яг л одоо ингэж нэг эсвэл хайртай гэж үлдээд эсвэл хайргүй гэж үлдээд ямар нэг юм оронгороо ирэх гэж байгаа юм шиг ийм одоо мэдрэмжтэй ийм хилцээ уулзалт болоод өнгөрлөө гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ өнөөдрийн хувьд бол ямар нэгэн дүгнэлт хийхээс татгалзаж байгаа. Ягаад гэвэл тэртээ маргаашийн хиний Путингийн хийсэн уулзалтын дараа одоо нэгэсэндээ арай илүү тийм нөгөө юу гарч ирнэ гэсэн үг тий нөгөө нэг яг юун дээр нь хилцсэн байна, юун дээр нь юу яасан байна уу гэдгийг гараад ирнэ. За тэгээ өчигдөр нэг жоохон тийм хилцээнийхаа дараа нэг жоохон хуурай дуу маягийн тайлбарнууд гэдэг юм уу хуурайч гэх юм. Одоо манайхаар бол арай жоохон тийм нэг одоо жишээлбэл ингэж Америкийн нэгдсэн улс Украин болон Америкийн төлөөлөгчдийн хоорондын хилцээ эхэлсэн тий. Гэт ингээд үндэсний аюулгүй байдлын баталгаа хамгаалах зүйлийн нарийн бичгийн дарга Өмөрөв хэлж байгаа. Тэгээд дараа нь эдгээр тэгж хилчээл одоо гарч ирэхтэй бол уулзалт бодитоо бүтээлж тийм уур амьсгалтай болж байна гээл ингэсэн. Тэгэл дараа нь тэрний дараа ерөөсөн Рубиогийн хэлсэн үг байгаа. Зөвхөн энэ инхийн хилцээ бол дайныг дуусгах тухай биш ойлголт юм аа. Украинчууд бие даасан бүрэн эрэгт хэвээр байх боломжийг олгох механизм цаашдын одоо замыг нь бүрдүүлэх ёстой. Зөвхөн улс орноо сэргээн босгохоос гадна асар хурдтай эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн шинэ үе шат руу орох боломжийг бүрдүүлэх хэрэгтэй ийм хилцээ болж байна гэж мэдэгдчихэв. Тэгэхээр бас нэг жоохон хөрхэн найрлага байгаа үстэй тий. Ингээд за тэгэл дараа нь юу ясны дараа Украин Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчдийн хилцээ дууссан. Тэгээд хилцээ маш их одоо ширүүн хатуу өнгөрсөн боловч одоо ажил хэрэгч боллоо. Тэгээд дайныг зогсоох хамгийн эмзэг асуудлуудыг одоо зарим нь хилцэж одоо хилцээ тохирсон гэсэн үг тийм тохирсон гэд хэлж байгаа. Тэгээд Рубио ч Марк Рубио гарч ирээд украинчуудтай хийсэн уулзалт бол маш их үр дүнтэй боллоо. Гэхдээ цаашид хийх ажил маш их байна гэж хэлсэн. Тэгэхээр чинь яг л нөгөө л энэ газар нутгийн асуудал дээр бол эдгээр ерөөсөө тохиролцож чадаагүй гэсэн. За ингээд өнөөдөр өглөө тэр нөгөө нэг юуны баахан юм хэвлэлүүдэр энэ хилцээний дараа юм баахан нөгөө нэг хэвлэлүүдэр шууган гарсан л да юу гэвэл Трампын тусгай төлөөлөгч нар ерөөсөө Путиний нөгөө нэг олигархуудтай тэгээ ерөөсөө нууцаар ийм одоо бизнесийн одоо төслүүд хилцээд эхэлсэн байна гэд гараад ирсэн. За тэр нөгөө нэг Путинтэй хамгийн ойр байдаг Геннадий Тимченко, Юрий Ковальчук, ах トゥ Ротенберг гэдэг энэ нөгөө нэг юунууд байд юм бэ. Дээр үеийн тэр бомбдонгууд олигархууд штэ тий одоо Оросын шинэ олигархууд гэдэг юм уу. Эднэр одоо Америкийн нэгдсэн улстай хийн ордууд, газрын ховор, эрчим хүчний нөөцийг одоо Америкт ашиглуулахаар ингээд том гэрээ хилцээ хийж гэн. Тэгээд тэр арктик орчмын нефт, газыг хамтран олборлох тухай яриа хилцээ хийхээр нууц гэрээ хилцээ хийж гэн гэж шуугаад явцсан. Тэгэхээр мэдээж энэ хилцээний дараа ингэж шуугаж гарч ирж гэн гэдэг чинь юу гэж ойлгох уу гэвэл ерөөхдөө л эднэр бол цэвэр одоо нөгөө нэг ийм юу хийж байгаа юм байна тий одоо бизнеслэр л одоо түлхэж нэгэсэндөө Оросуудыг бол ерөөсөө бизнес ийм саналуудаар л одоо шахаж тий хийж байгаа юм байна гэж ойлгосон гэсэн. За ингээд яриа дууссан байгаа. Тэгэд өнөөдөр Зеленский Францд Макронтой уулзчаад тэгээ дараа нь
тэр нөгөө нэг Украинд туслах хүсэлтэй орнуудын эвсэл гэдгийн хүмүүстэй мэдгүй онлайн уулзах юм уу яах юм байгаа юм, ямар ч байсан уулзалт ингээд хэлсэн ба. За энэ хилцээний талаар нэг иймэрхүү байна. Яг өнөөдрийн байдлаар. Чухам цаашаага юу болж яаж явахыг мэдэхгүй. Тэгээд дараа нь Трамп чинь энэ хилцээний дараа бас нэг ярилцлага сэтгүүлчийн асуултанд хариулсан байна. Тэгээд Трамп би одоо нэг Трампыг орчуулахаар сүүлийн үед нэг тийм юу биш болчиход байгаа юм. Тэгээ ерөөсөө нөгөө нэг үг хооронд нь одоо нөгөө том улсын ерөнхийлөгчийг ингэ хэлчих буруу байх л да. Тэгээ нэг авцалтаагүй айгүй сонин ингээд нэг зөв ерөөсөө шууд ингээд хариулахгүй тий. Тэгээд нөгөө дандаа л би байсан болвол дан хэлэхгүй байсан. Тэгээд дахиад нөгөө Байденагаа яриад тэгээд одоо нөгөө нэг 3 жил шахуу ингээл дайн үргэж хэлж байна. Би олон дайн дуусгасан. Энэ Орос Украины дайныг л дуусгахгүй байна гэл нөгөө ярьдаг юмнуудаа л яриад илээ. Одоо дээрээс нь нөгөө авилга нэмэгдээл ингээл ярьдаг юмнуудаа л яриад илээ. Тэгээд яг ингээд Трампаас ийм шийдвэртэй яг өөрөө бол би ямар ч байсан энэ дайн дуусгах тийм маш их сайн шанс гарч ирж байна тий. Гэсэн нэг тиймэрхүү юм ярьжсэн. Тэгээ яг нэг бүр яг ингээд нэг тодорхой бүр өстэй яг тийм огт байхгүй. Тэгэхээр энэ хэлцээ бол нэг тийм фактор юу байгааг юм шиг үлээ. Тэгээ нөгөө нэг үр дүнд хүрсэн үү гэвэл яг түрүүний миний хэлдэг шиг үр дүнд хүрсэн үү гэвэл хүрсэн, үгүй бол үгүй. Тэгээ мэдээж Путин чинь маргааш энэ өчигдөржингөө уржигдрангаа ярьсан энэ хэлцэг Путин маргааш 1 2 3 үг хэлээл оронгоор нь эргүүлчихдэг штэ тий. Тэгэл байх гэж би бодож байна. За энэ нэг юм бэ. Тэгээд энэ 7 хоногтой өмнө нөгөө нэг мэдээж хэрэг манайхны анхаарлыг аягүй татчихаа шүү дээ тий. Юу тамгын газрын даргаан хин чин Зеленский чин огцруулсан ба. Огцруулах гэдэг юм уу? Тий огцруулах гэх юм. Огцруулсан ба. За тэгэл энийг тойрсон хар мянган янз бүрийн яриа болоод байж илвэ. Гэхдээ өнөөдөр нэг 4 хүний яриа яригдсан. Тэгэхээр тамгын газрын даргачин уг нь бол одоо Украины тамгын газрын даргын нэрийг мэдээд байгаа болохоос биш одоо улс орнуудын тамгын газрын даргачин хэд солигдвол хэд өөрчлөгдвөл нэрийг мэддэг хүн бол байхгүй шүү дээ тий. За тэгээд яг уу ер нь бол би энэ Ермакийг зүгээр ингэж бодож юм л да. Дөнгөж дайн хийсний дараа дотооддоо ч Ермак гэдэг энэ хүнд айгүй дургүй байсан. Гадаадд ч их дургүй. Тэгээд бүр тэр читэл нөгөө нэг хоолон дээр тэгсэн яс гэж нэрлэдэг. Оросд бол бүр үзэж чадахгүй. Ерөнхийдөө тийм айгүй жост гэхээр чи айгүй хатуу тий зан характер нь айгүй хатуу. Ер нь яг ямар нэгэн юмыг хийхдээ дандаа ингэж нөгөө бүр юу гэдэг үр дүнгийн гартал ерөөсө бүх л аргаар хийдэг ийм сонин характертай хүн байсан. Тэгээд ерөнхийдөө Украины дотор талдаа ч гэсэн айгүй дургүй байсан. Чухам яагаад би мэдэхгүй. Яг тэр ааш зам тийм юм уу. Гэтэ мэдээж энийг судлах юм бол зөндөө юм байгаа. Гэвч би энэ Монгол хүмүүс нэг их характер ер нь би одоо 2 жил гарan яриа хийж яхад Украины дотоод асуудлыг нэг их характер ярих дургүй. Яагаад гэвэл манай Монголд ч гэсэн би одоо Монголд байгаа дотоод асуудлыг энэ тэнд авчиж ярьдгүйтэй яг адилхан дотоодын асуудал бол дотооддоо тэгэл өөрсдөө шийдэл. Бидний гол асуудал бол энэ юунууд нь тэгээ энэ гэрээ хилцээ амжилттайхан шиг өндөрлөөд тэгээд за гэрээ хилцээгээр дайн дуусна гоо тэртээ тэргүй байхгүй. Гэтэ ядаж нэг гал зогсоочих юм бол бас их л сайн бэ. Тэгээ энэ талаар би аюу ярих дуртай. За тэгээд нөгөө Украины реформын тухай би ярих их дуртай. Реформ шинжилгээний тухай ярих дуртай. Яг гэвэл одоо яг Украинд өчигдрийн би тэр энийг дуусгачих тамгын газрын дараагаар нэг 4 хүний нэр дэвшигдээд байж байна. Тэгээд Зеленский чи өнөөдөр Францаас ирээд сонгох юм шиг байна лээ. Нэгт нь тэр нөгөө нэг Украины дижитал яамны сайт нэг залуу хүн байгаа. Хоёрт нь хуучин нөгөө нэг засгийн газрын тэргүүн байсан Шмигал гээд одоо Батлан болох яамны сайт байгаа. Тэр хүний нэр гарч байгаа. Гуравт нь одоо өөрийнх нь засгийн газрын 5 хувийн ярьж байна. Гэхдээ энэ жоохон чимээг олцсон. Засгийн газрын тэргүү одоо нэг хүүхэн байгаа залуу эмэгтэй. За тэр чинь болохоор тэр нөгөө нэг юг Америкта газрын ховрын гэрээг айгүй амжилттай хийсэн гэж үздэг юм байлээ. Бас нэлээд чанга хүүхэн байгаа тэр. За тэрийг болж магадгүй гэж ярьж илээ. Дараа нь нөгөө нэг
цэргийн тагнуулын газрын тэргүүн Буданов нь ярьж байгаа. Гэхдээ хүмүүс болохоор их эсрэг байгаа юм билээ. Украинчууд өөрсдөө Будановчийн юу гээд өөрийнхөө ажлыг айгүй сайн хийж байгаа учраас тэр ажлаас нь энэ муу тамгын газар руу авчирч хэрэггүй гэдэг юм шиг үлээ. Тэгээд Паул Пайлес гээд энэ хүн гарч ирэх баха гэж би бодож байна. Паул Пайлес гээд эдний цэргийн хүн байна. Тэгээд өөрөө нөгөө Украины угаасаа Зеленскигийн угаасаа нөгөө нэг цэргийнхэн зөвлөх тэгээ бараг тамгын газрын дийдэн ч юм уу мэдгүй тийм ба. Тэгээ тэр Паул Пайлес гээд залуу ерөнхийдөө бараг Украинчууд айгүйх дэмжиж илээ. Айгуу тийм нөгөө нэг хүмүүс ч одоо нэг мэдэн штэ тий. Айгуу париадочник хэр чи манайхаар одоо юу гэдэг тий. Айгуу үнэн шудрах. Тэгээд айгуу сайн хүн гэсэн. За тэрийн яриа сонсогдож байна. Тэгээд өнөө маргааштай тэдний тамгын газрын дарга нь ингээд өөрчлөгдөх байх. За энэ дээр сая энэ 7 хоногт энэ нөгөө нэг армийн шинжилттэй холбоотой одоо тэр генеральны штаб, жанжин штабын дарга нь Генатов гэдэг хүн бий. Одоо энэ хилцээнд оролцоод байгаа. Тэр Генатов энэ Паул Пайлес хоёр яг одоо энэ нөгөө нэг армийн шинжилгээг ярьж байгаа. Армийн шинжилгээ. Тэгээд сая тэр өчигдрийн тэр нэг юу гарсан байлээ. Тэр Пайлесийн ярилцлага гарсан байлээ. Тэгээд тэн дээрс би айгүй одоо жишээлбэл манайд ч гэсэн манайх чинь яг нөгөө социализмын үеийн системтэй шүү дээ. Украинч социализмын үеийн системтэй. Тэгээд Украинч одоо нөгөө НАТО-гийн систем рүү орж байгаа гэсэн одоо энэ дайны үеэр тийм шинжилгээ хийж байгаа. Тэр чинь ерөөсөө оронгоороо өөрчлөгддөг юм байна. Ерөөсөө бүхэл юмнууд нь өөрчлөгддөг юм. Тэгээд надад нэг айгүй таалагдсан тэр шинжилгээ нэг юм би Монголд ч гэсэн хэрэгжүүлэхэд айгүй зүгээр юм байна гэж бодсон. Яг тэгвэл одоо яг дайны одоо фронт дээр нэг асуудал байд юм байна. За одоо нэг бригад байлаа. Тэ эдгээр чинь корпусын систем гэдэг юм шилжиж байгаа шүү дээ. Бригад байлаа гэхэд дайны үед тэр нөгөө бригадыг нөхөх одоо нөгөө нэг боловсон хүчин аягүй дутагдaltaй байд юм байна. Одоо хуучин системээр болохтон зэрэг, соц системээр болохтон зэрэг ямар нэгэн хаа нэгэн газраас аль нэгэн өөр бригадаас тэр бригад руу авчирчдаг юм байна. Одоо сая тэр нөгөө нэг юуны Запорожийн юм дээр болсон явдлыг би түрүү чинь 7 хоногт ярьсан тий. Нөгөө энэ тэндээс одоо илүү байгаа батальоныч гэдэг юм уу хүмүүсийг авчираад тэр бригадад нийлүүлэнгүүт ерөөсөө нөгөө нэг удирдлах одоо тэр доор байгаа хүмүүсийн хоорондын уялдаа холбоо нь ерөөсөө нийлэхгүй тий. Биендээ дасаагүй, зогцоогүй. Тэгээ ингээ хаус байж байгаа хооронд нь дайснууд ороод ирдэг тий. Нэг гэсэндээ тийм болчиход. Энгийн цаг үед бол эдгээр мэдээж мэддэхгүй байж болох юм тий. Иймэрхүү асуудлууд. Тэгээд эднийх сая юунд одоо шилжиж эхэлж байгаа нэгвэл хуучин чинь ерөнхийлөгч нь бас нэг их тийм нөгөө нэг одоо юу гэдгийг одоо эдгээр чинь систем ингээ бариад идэм биш үү? Ямар нэгэн юм зөвшөөрөл өгөхөд нөгөө л дахиад нөгөө хуучин системэд бариад идэг тий. Одоо шууд ингээд оролцож болдоггүй юмнууд их байд юм байна. За тэгээд ерөнхийлөгч нь бол сая зөвшөөрч байгаа юм байна. Юу гэсэн үг гэвэл одоо ерөөсөө эдний энэ корпус систем гэдэг аа бригадууд нь өөрийнхөө юг одоо ингээд цэрэгт нэг залуу ирлээ гэхтэл хүмүүс ирлээ гэхтэл яг л тэр бригаддаа л ерөөсөө бүр юу яана гэсэн. Тэр бригад нь өөрсдөө өөрийнхөө шин залуу хүмүүсийг бэлдэнэ. Ийм систем рүү орж байгаа. Тэгэхээр чин тэр дөнгөж одоо 18 19 дэх хүүхдүүд цэрэгт ирлээ гэлээ гэхтэл тэд нэр би ерөөсөө л энэ бригадд л байна. Энэ бригадын удирдлагуудад л хариуцагдана гэл ингээл яваад тэгэл одоо ерөөсөө л өөрсдөө дарга нар нь цэргийн тэр нөгөө бригадын командир тэр одоо нөгөө сургадаг хүмүүс нь өөрсдийнхөө цэргүүдийг өөрөө сонгоод өөрөө юу яагаад сургаад тэгээд нөөцтэй авдаг ийм систем рүү шилжиж байгаа гэсэн. Тэгээ нэлээ их хүнд хэцүү болж байгаа юм шиг байлиг. Гэхдээ түрүүчийн нөгөө нэг одоо энэ азуу өнтер чи яг тэгдэг байхгүй. Ягаад тэр азуу гэд айгүй сайн байлдаад байна уу? Ягаад ийм нэр төртэй байна уу гэвэл тэд нар чи яг өөрсдөө ингэж хүмүүсийн юу яагаад татаж аваад тэгээд өөрсдөө бэлдээд тэгээд ингээд энэ тэнд одоо нэмэгдэл хүч байвал өөрийнхөө бэлдсэн хүмүүсээс авдаг байхгүй. Тэгэхээр чи шал өөр тий. Одоо тэгээд бүгд тийм системд орж байгаа юм билээ. Тэгэхээр энэ манай одоо арим систем би бол яг социализмынхаа үеэр л байгаа л гэж бодод байна. Тэр системээр. Тэгэхээр эдний энэ Украины армийн шинжилгээг сайн муу байна. Сайн муу янз бүрийн болж байна. Ялангуяа сая тэр нэг цэргийн хүн дэгжилээ комовство гэдэг юм одоо манайхаар нөгөө ах トゥ төрөлх төрөхстөө одоо цэргийн дарга болгодог тийм. Тэгээд эдгээр нь
ингээд бие биентэйгээ холбоотой тийм юм одоо яг энэ шинжилт маш их юу гарч байна тий. Маш их одоо гай болж байна гэд бичсэн байлээ. Тэгэхээр чин ерөөсөө нөгөө нэг энэ шинэ ингээд систем рүү орохоор алдаатай юмнууд бол маш их болдсон байна. Тэр читэл одоо фронт дээр хүртэл маш их алдаа гардаг юм байна. Тэгээ нөгөө энэ шинэ системтэй зохицож чадахгүйгээр. Гэвч одоо эдгээр зүтгээл юм. Тэгэхээр би энэ дайны дараа дайны үеэр ийм шинжилгүүдийг зөрөгтэй хийнэ гэдэг бол дайны үеэр хийжсэнд орвол уг нь дайнаас өмнө хийцэн бол зүгээр л байсан л да тийм. Тэгэхээр би энд яагаад яриад байгааг бол манайх ч гэсэн ерөнхийдөө энэ шинжилгээг энэ системний өөрчлөлтөөс гарч тий шин систем рүү орох юм бол инх тайван цагийн үед л нөгөө юу гэдэг лээ эх орноо хамгаална гэдэг чинь айр минь сайн бэлэн байх хэрэгтэй байдаг гэдэг чтэй. Дайн болох нь гол биш тий. Тэгэхээр энийг би өчигдөр энэ шинжилгээний юмнуудыг хараад сууж исэн чинь нэрээ манайх ч одоо яад юм бол доо гэж дотроо бодчихлаа. Манайх чинь нэг цэргийн ангид татаж явал аль паачаал 1 жил болж буцаад ирчихдэг штэ тий. Тэгээ дараа нь яг Украин тим байсан нэг цэргийн анги руу татаад яваад өгчтэй. Тэгээ дараа нөгөө нэг эргээд сая дайн эхлээд ингээд татах гэхлээр ерөөсөө хин хинд нь хамааралгүй тийм хүмүүс айгүй ихтэй болчихдөг юм билий. Би одоо өөрийнхөө үгээр л тийг тайлбарлаж. Тэгээ би өчигдөр тэрийг хараад уншаад сууж илаа айгүй гоё юм байна. Энийг бас дараа нь ингээд бүр ингээд бүтнээр нь ямар шинжилтүүд хийж байгаа юм бэ гэдгийг уншвал ингээд бас яриул айгүй зүгээр юм байна гэж харсан. За яг өнөөдрийн байдлаар гэхдээ би яг нөгөө 3 дахь өдөр гэж бодцоод яг фронтыг ерөөсөө уншиж орчуулаагүй байгаа. Тэгээ яг өнөөдрийн байдлаар энэ гэрээ хилцээний тухай ярьчаа сууж байна. Бэлтгэж зүгээр уншсныгаа л ярьчлаа. Орчуулсныгаа уншснаа тэгээд болж байгаа. Тэгээд өөр ямар асуудал? Тэр гэрээ хилцээр дээр Украины аюулгүй байдлын тухайд юм яригдж байгаа мүү юм уу гэдэг нэг асуудал. Тэгээ хоёрдугаар дээр Ермакийн асуудал бол амар яригдж байна л да. Нач бодит байдлаар юуны Украины number 2 баг одоо нууц удирдахч маягийн одоо Зеленский бол бүх юмаа энэ хүнтэй зөвлөлдөж явсан баг цаанаас нь Зеленскийд бол асар том юм өгчээсэн. Тэгээ энэ хүн нь одоо мөнгө төгрөг нь хүртэл яригдж байна. Тэгээд энэ ахтар тэр тоотоо мөнгөний авилгалын асуудал яригдж байгаа. Энэ нь болохоор тэгээд Европ юунаас гадны тусламжаар тэр энерго ямар юм гинэ үү? За тэр энергийн асуудалд орж ирсэн мөнгө төгрөгнөөс ингээд явцсан. Тэгээ эцсийн бүлэгт одоо энэ number 2-г одоо буулгачаад тэгээд энэ өөрийнх нь бүрэлдэхүүнээс 2 3 хүн ингээд солигдоод ингээд байж хахад ямар ч ардчилсан орн өшөө цаашаа энэ Европын холбоонд эсэхийг хүсэж байгаа НАТОд орохыг хүсэж байгаа энэ Украин орны хувьд бол тэгээ энэ бүрэлдэхүүнийг сонгосон Зеленский гэдэг хүн дээр одоо ямар нэгэн хариуцлага ирэхгүйгээр цаашаа явна гэдэг бол ер нь тэгдэг штэ нөгөө засгаа бүрэлдүүлсэн хүн тэрэн дотроос нь олон ингээ асуудал гараад ирээд ахаар энэ топ нь эцсийн бүлэгт нөгөө хариуцлага хүлээх болдог гэдмэргээд. Тэгээ тэр утгаар ерөнхийдөө энэ Ермак энэ ингэж огцордог асуудал. Тэгээ энэ хүний яг энэ хэрхэн шийдэгдэхгүй фронт руу явна гэж байгаа. Энэ фронт явчихаар юу болох вэ гэхээр нөгөө хэрхэн шалгагдахгүй энэ фронтт байгаа гэдгээрээ энэ дайны нөхцөл фронтт байгаа гэдгээрээ одоо шалгагдахгүй ийм хугацаа ингээ хожиж байгаа ийм асуудал гарч байна. Эднэргээ. Тэгээ энэ байдал нь эргээд өөрөө Украинд асар одоо муу нөлөөтэй л гэж үзэж байна л та. Тусламж өгж байгаа орнууд тусламж өгж байгаа мөнгө ингээ авилгалд алгуулад. Энэ нь одоо яасан ийсэн тодорхойлогдохгүй ийм тодорхой бус байдал үүсэх юм бол энэ эргээд энэ тусламж өгөх орнууд өөрсдөө тусламж өгөхөд хэцүү болно. Заримдаа татгалзах магадлал үүснэ. Гэх маягийн иймэрхүү асуудлууд үүсэж байгаа болохоор хариуцлага хаанаа тооцох байгаа юм бэ гэдэг асуудлыг яалчгүй яригдж байна л да. Асар том яригдж байна. Тэгээд энэ гэрээн дээр гол нь за Украин газар нутгаа өгөхгүй гэсэн. Тэгтээ энэ юун дээр энэ Орос энэ Америкч одоо энэ газар нутгийн одоо нэг ямар зоо моон инээ тэрэ гэдэг үлээ. Тим юм болгоё барий гэж яриад байна уу? Яаж юм? Энэ дээр одоо хууль зүйн ямар нэгэн тийм тэр дундын бүс болгохоор яаж тодорхойлоод яаж явдгийг энэ гэдэг ийм тодорхой юмнууд гарч ирэх юм уугүй юм уу?
Тэгээ аюулгүй байдлыг Украины аюулгүй байдлыг яаж хангах гэдэг байгаа дараа нь тийм Чи ээ. одоо яг нөгөө Бид нар сайн гэдэг тэр юу асуудал. ч махгүй юу? Аюулгүй байдал гэдэг дээр чи одоо яг наад хоёр асуудал дээр чи ингээд Украин юу хоёр чин ерөөс ямар ч боломжгүй болчиход байгаа. Хэн болох тань зэрэг аюулгүй байдал гэхэлэр чинь нэгдүгээр НАТО эсвэл Америк эсвэл одоо за одоо жишээлбэл эднийх чи яагаад аюулгүй байдлаа ингэж их айхтар юу яагаад байгаа гэвэл тий хамгийн нэгдүгээр байранд чухал тавиад байгаа гэвэл одоо тэр нөгөө нэг Будапештийн гэрээ гэдэг чинь л энэ шүү дээ тий аюулгүй байдлын хамгаалал гिचээд 3 орн дээр нь Хятад тий Америк, Орос, Англи 3 дээр нь Хятадтай Украины аюулгүй байдлыг хамгаална гэж цөмийн засгийг устгуулчаад тэгээд нэг орн нь илээр дайраад нөгөө орн нь даалдаар дэмжээд нэг орн нь одоо ингээд өөгч булчирхайт гэж болгочоод ингээд Англи бас наашаа заашгаа ингээд тэгэхээр чинь ийм одоо нөгөө юу гэдгийг гашуун дуршлагтай орн гэсэн үг байхгүй тийм болохоор яг нь НАТО-д эсэх нь нэгдүгээр одоо аюулгүй байдлаа хамгаалах гол юм байсан. Тэгээд НАТО-д эсвэхгүй гээд ингэнгүүт НАТО-д эсвэхгүй гингүүд эднэрий чи аюулгүй одоо Украиныг дахиад Оросууд дайруул Украин яах вэ хин ч одоо аюулгүй байдлыг хамгаалах боломжгүй болчиход байгаа тийм үү. Тийм болохоор би ойлгохдоо энэн дээр бол нөгөө яагаад ингэ зөрөлдөөд одоо юу яагаад байгаа гэвэл Америк бол тэртээ тэргүй хэлийн чан. Тэртээ тэргүй төрөнд нь хамгаална гэчихэд одоо хамгаалж чадахгүй сууж байгаа орн чинь одоо дахиад хамгаална гэж байхгүй. Тэгэхээр энэ өнөөдрийн тэр Евро Франц руу явсан асуудал бол Европ л ерөнхийдөө өөрийгөө хамгаалахаар л одоо тэрийг нэг түрүүний миний хэлээд байгаа тэр нөгөө Украинд туслах хүсэлтэй орнуудын эвсэл гэдэг юм байгаад байгаа байхгүй юу? Тэрэнд нь одоо тэр Франц, Их Британи, өшөө чинь Польш гэл ингээд нэг хэд орнууд байгаа юм. Би тэгэхээр тэднэр л арай жоохон Европ л өөрийгөө хамгаалах тал руу орох гэж байна үл гэж би бодоод байна. Гэтэ одоохондоо бол тийм ярагдаагүй. Энэ яг одоо гол тэр нөгөө шийдэж чадах байгаа асуудал нь энэ. Нөгөөдхийн тэр газар нутгийн асуудал. Газар нутгийн асуудал бол ерөөсөө Путин чин гүрийгээд байгаа хгүй юу? Путин чин ерөөсөө та нар Донбассаас гар. Тэ нэгдүгээр бүр хүмүүсэн гар. Тэгээд нөгөө нэг Запорож Херсоны нэг хэсэг газар жоохон газар эзэлсэн байгаа шүү дээ тий. Тэрэн дээрээ одоо нөгөө нэг хөлдөө тий зарцаа гэдэг байгаа хгүй юу? Донбасс мужаас гар гэдэг чинь би нэг яриан дээр түрүүн ярьжсэн шүү дээ. Донбасс мужаас гар гэдэг чинь хуучин одоо тэр 14 онд эзлэгдээд чөлөөлөгдөөд тэнд нөгөө хамгийн том одоо юу гэдэг хамгаалтын бүс байгаа тэр Краматорск, Славянскагаас гар гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь тэр хамгаалтынхаа бүсийг Украин алдчих юм бол одоо тэр чинь хамгийн сайн хийсэн хамгаалтын бүсээ Украин зүгээр алдах биш, зүгээр өг гэдэг байгаа байхгүй юу. Зүгээр өгчих юм бол дараагийн Днепр-Петровск муж гэдэг ингээд дараагийн мужид ингээд ерөөсөө нөгөө нэг яг хаяанд нэрччихээ гэсэн. Тэгэхээр чинь бол яаж ч бодсон ямар ч одоо өчигдөр хүртэл цэргийнх нь өөрсдөө биднэрт приказ өгсөн ч бид нар энэ Донбассаас одоо нөгөө тушаал өгсөн ч бид нар Донбассаас гарахгүй гэж байна. Тэгэхээр чи эдгээр чинь эзэлж авч чадаагүй ээж та нар бууж өгөөд гар гэдэг юм Путин шаарддаг байхгүй тий. Тэгэхээр энэ бол ямар ч биелэхгүй. Биелэх асуудал биш. Ерөнхийдөө айгүй тийм нөгөө мухардл байдал руу ороод байгаа юм шиг харагдаад орсон. Яагаад гэвэл Украинууд бол хизээч энэс гарахгүй зүгээр л за тэгээ та нар чадахгүй бид нар өөрсдөө өгчигээд гардаг ойлголт бол байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэрэн дээр бол мэдээж тэр гарах юм байхгүй. Тэгээ одоо угаасаа тэгээ байлдаад үргэлжлэнэ гэж яддаг. За тэгээ байлдаад энд нь одоо нэг олон улсын тусламж дэмжлэг нь яах юм бэ гэдэг асуудал. За тэгэх юм бол нөгөө л засгал тусламж дэмжлэг авах нөгөө бэлгийн хэмжээндээ та нар байх ёстой гэдэг асуудал руу яваад орчин. Тэгээ одоо энэ дай ихснээс хойш Украинд орсон тусламж дэмжлэгүүдийн энэ тайлан гэх юм уу эргэж энэ зүйлүүд дээр эдгээр эргэж харахгүй болохгүй гэдэг асуудал үүсгэнээс дай ихснээс хойших тусламжийн юмнууд чинь дандаа нөгөө юугаар явж байгаа юм бэлээ. Тэрэн дээр бол асуудал байхгүй. Гэтэ энэ дээр би хараа бүр Монгол хүмүүс бас ингээд сонсоосоо гэж боддог. Би яг тэгдэж штэ Украиныг харахаар л Монголыг хараад байгаа юм санагдаад байдаг байхгүй. Гэхдээ бүх оронд адилхан ямар асуудал гарсан гэвэл энэ авилга өнөөдөр л цацагдж байгаа юм тий албаар ингэж гарч ирж байгаа нь болохоос биш эн чинь бол бүр айл
Украины 2 дахь ерөнхийлөгч буюу Кучмагийн дараа Украинд нөгөө нэг олигархууд төрсөн байхгүй юу? За одоо жишээлбэл тэр олигархууд төрсний дараа одоо нөгөө нэг шинэ Украины олигархууд гэсэн үг тий. Нөгөө социализмын үеийн том энэ одоо үйлдвэрүүдийг хувьчилж аваад мөнгөтэй болсон олигархууд гэсэн үг. Тэгэхээр тэрийг эхэлж заавал хүмүүс ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгжээ дараа нь шүүмжлэх хэрэгтэй. За тэгвэл тэр олигархууд яасан гэвэл гарч ирснийхаа дараа одоо нөгөө нэг ерөнхийлөгч болохын тулд ерөнхийлөгч нар ч мөнгө авдаг штэ тийм үү? Одоо нөгөө нэг сонгуулийн Трамп Илоноос мөнгө авдагтай яг адилхан. Сонгуулийн мөнгө авна. За тэгээд Украинд тэр социализмыг дууссан үеийн дараах ерөнхийлөгч нар ямар нэгэн байдлаар мөнгө авсан. Хаанаас? Жишээлбэл Янукович Оросоос, Ющенко Америкаас гэл ингээл тий. Порошенко өөр олигарх, өөрийнх нь олигархууд тусалсан. За Зеленскийд хин тусалсан гэвэл тэр Коломойский гээд ягаад гэвэл Зеленский чинь Кироваров гэх байхгүй юу? Тэгэхээр Кироваров гэхлээр чинь Днепропетровск энэ мужийн олигархууд л мөнгө өгж гаргана да. За тэгээд Коломойский тусалсан тухайн үед 19 онд. Тусалж мөнгөний өгчээж тэгээд янз бүрийн хүмүүс мөнгө өгсөн тийм үү. Гэхдээ энэ нөгөө гол мөнгө өгсөн хүний тэр Коломойский. За тэр Коломойский ерөнхийлөгч болох гээд олигархууд мөнгө өгөхдөө дандаа ард нь юм үлдчихэж байгаа тийм үү? Нөгөө тэр хүний нэрний доор тэр ерөнхийлөгч би чамайг ерөнхийлөгч болгосон юм шиг гэдэг нэрний доор ард нь дандаа ийм авилгын схем ажиллаж эхэлдэг. Яг л энэ чинь бүр тэндээс хийсэн ажил. За тэгээд яасан гэвэл Коломойский юу яачаад ерөнхийлөгчд Зеленский чинь ерөнхийдөө угаасаа тэр олигархууд Днепропетровскийн заавал Коломойский Днепропетровский олигархууд мөнгө өгж ерөнхийлөгч болгосон гэж хэлдэг. За ерөнхийлөгч боллоо. Дараа нь яасан гэвэл нөгөө хүний чинь ард тал дээр жинхэнэ одоо нөгөө юмнууд чи явагдаж. Тэр Коломойский чи өөрөө Приват банк гэдэг Украины том банкыг өөртөө хувийн болгоод авсан юм шүү дээ. За тэгээд дараа нь хэнийг Зеленский гарсны дараа дайн эхэлсний дараахан тэр хэрэг нь сөхөгдөөд тэр Приват банк чинь нөгөө буруу замаар энэ олигархын гарт орсон байна гэд шүүх хурал мурал шүүх мөг болж жоод тэгээд дайны дараа Зеленскийгийн засгийн газар чинь тэр шоронд хийсэн байхгүй. За тэгэнгүүт чинь нөгөө нэг тэр Коломойскигийн талын бүх одоо тэр нөгөө нэг энэ олигархын бүх хүмүүс нь одоо энэ байхгүй. Энэ Мендич, за энэ Ермак ч байж магадгүй. Яг гэвэл эдгээр чинь бүгдөө нэг нутгийн хүмүүс. Тэрүүний миний нөгөө хэлээд байдаг Комово устдаг гэдэг чинь тэр. За тэгээд Украин чинь манайх шиг жижигхэн биш үү? Тий, мангар том аж үйлдвэрийн одоо тэр жишээлбэл 3-4 атомын станцтай. Тий, одоо энэ чинь энэ хэрэг чинь энэ атом цэцгэлхэн станцтай холбоотой байгаа. Атомын станцтай. Маш олон тэр нөгөө нэг том Европыг тэр чигээр хангадаг, дэлхийд хангадаг турбины үйлдвэр. За тэр нөгөө нэг Никополийн юуны ферросплавны завод гэд байдаг. Одоо тэр Коломойский чинь бас тэрийг одоо хувьчилж авсан гэсэн. Тэр нь юу гэвэл нөгөө нэг ийм хөдөр хийдэг, ганг хийхэд үйлдвэрлэдэг түүх хийдэг боловсруулдаг. Маш том ийм үйлдвэр. Тэд нар чинь надад тэрний гараар орсон байхгүй, тэдний гараар. Тэгтэл өөр мужид өөр олигархууд бас л яг одоо жишээлбэл Ахметов гэлээ гэхэд Донецк мужид бүх энерги систем. Тий. За Порошенко гэхэд бас нэг газар одоо тэр Винници гэдэг тэр хавцаа өөрийнхөө бүх ингэ. Нэг өсөндөө тэр Кучмагийн дараа Украин өөрөө ийм том олигархууд мужаараа орцсон байсан. За тэгээд яасан гэвэл одоо би нөгөө нэг юу болдсон бэ гэвэл ингэж харж байгаа. Би юу болдсон гэвэл өөрийнхөө хүнийг гаргацдаг тий, ерөнхийлөгч болгочдаг, ерөнхий сайд болгочдаг. Энэний дараа тэр доор байгаа хүмүүс нь өөрийнхөө хүмүүсийг ингээд ерөөсөө энэ бүх одоо мужуудаараа тарааж тий одоо ингээд авилгалын схем сүлжээнд оруулдаг. Тэр одоо задарчаад байгаа энэ. Гэхдээ ганцхан энэ задарсан үгүй л үгүй. Төрүн чинь аяггүй олноо задарсан. Ганцхан нөгөө нэг дэлхийд цацагдсан энэ байгаа даа. Ягаад гэвэл энэ нөгөө хэрэгтэй байхгүй өнөөдөр. Тэр Ермакийн чинь тэр энергийн юугаар орсон яг энэ гадны тусламжаар орсон юмнаас тэжнээ ингээд нэг тоо яриад ах юм. Яг тэр чинь одоо жишээлбэл атомын цахилгаан станц эрчим хүчинд орж ирсэн гарч байгаа гэсэн байхгүй. Тий. Ер нь бол энэ
авилгалын асуудлаа өмөрөөд Украин сайн юм болдгоо гэвэл Өөрсөн ерөөсөө хүн ерөөсөө болохгүй. байхгүй. Ерөөсөө Энийг бол илчлэгдсэн нь ерөөсөө энэ. тий. Илчлэгдчихэд байж байгаа нь энэ. А гэвч одоохондоо хин яг нөгөө нэг ярианууд нь л бичиглэнд гарчаад байгаа. Тийм үү? Цаашаа мэдээж президент Зеленскигийн юм нь гарах л байх. Тэрнийх нь юм л гарах л байх. Гэтэ миний гол тайлбарлах гээд байгаа юм нь энэ чи яг өнөөдөр юм биш байхгүй. Дан ихсний дараа чи юм биш байхгүй юу? Бүр тэр түрүү чи юм л байхгүй. Ганцхан хэрэгтэй үед нь ямар юмыг гаргаж ирдэг нь л энэ байхгүй. Цацгаж байгаа нь л энэ. Тэгэлтэй тэр дайсан бол угаасаа тэр бол угаасаа ойлгомжтой. Унгаагаад авъя гэж байгаа хүн бол хэрэгтэй үедээ юм гаргаж ирнэ. Тэр бол гарцаа. Тэгсэн айлын бурууч бас биш байхгүй юу? Ер нь бол. Буурч ш. Гэхдээ яг л ийм бүх социалист системийн орнууд яг л ийм юмд ерөөсөө ингээл юу гэдэг лээ аалзны тор шиг юм болцсон. Энэ Украин бол одоо сүүлийн миний мэдж байхаар бараг дайнаас өмнөөс хойш ерөөсөө энэ схемийг ерөөсөө задлж чадахгүй. Яг одоо тэгж штэ Украиныг шинжээчд юу гэж ингэл Украин яг ийм ирмэг дээр ингэж чичрээд байж байна. Эсвэл тэр нөгөө социализмын системээс одоо систем нь ерөөсөө задрах гад социализмын үед хийгдсэн энэ авилгын систем яг ингээд задрах шатандаа бол ингээд орцсон байна гэсэн. Тэгэхээр яг одоо ингээд ерөөсөө ингээд нөө дайнтай зэрэгцээд ингээд байж байна. Миний ганц найдаж байгаа юм энэ ингээд бүр задраад тий хүмүүсийн шийтгэе түрүүчийнх нь одоо шийтгэе шоронд хийсэн чи одоо нэг шин шоронгоос одоо энэ Коломойский өөр би шууд тэгж бодож байгаа. Шоронгоос л одоо хариуг авч штэ тийм байгаа үстэй суудсны дараа. Тэгэхээр чин эднэрийг ингээд шоронд суулгаад юу яах юм бол тэгээд хамгийн аимшигтай шоронд суулгах хариуцлага тооцно гэхээр бүх шүүх бүх одоо нөгөө нэг шүүх цагдаа прокурор хотын дарга нар бүгдөө энэ схем дотор явж байгаа. Тийм байгаа үстэй. Тэгэхээр чин ийм аимшигын өмнө ирчээд байж гин. Гэхдээ миний гол баярлаад байгаа юм бол энэнтэйгээ тэмцээд эхэлчихээ л гэж бодод байна би. Тэмцэхгүй ингээл чив чимээгүй орс шиг яваалгаа бол орс чинь одоо өөр амар штэ тийм. Тэгэхээр ингээд тэмцэхгүй чив чимээгүй ингээл яваал явлаа гэл нэг л удирдахчтай ийм л орон болно штэ тийм. Одоо тэгээд украинчууд бас л энэ соцорны хуучин өвчнөөрөө тэгээд нэг л хүнийг шүтэх гээд байгаа юм шиг бас. Үгүй. Украин бол харин тэр талаараа иймэрхүү байдалтай байгаад байвал би одоо жирийн орноор үзэх юм бол за даймтай мантайгаараа болоод болдгүй юм байгаа үз. Ийм амар авилгалын асуудлаар танхимаас нь олон хүн гарч байхад Зеленскийн хариуцлага хүлээхгүй энд ямар нэг юм хэлэхгүйгээр Зеленский одоохондоо хариуцлага хүлээх боломжгүй тий. Дайны үед сонгуул явуулах боломжгүй. Тэр бол яг л тэрийг хариуцлага хүлээх нь бол гарцаагүй мэдээж. Гэтэ яг өнөөдрийн асуудал бол биш. Яг өнөөдөр бол яаж чадахгүй эднэр. Дайны дараа тэрнийгаа тэр шорондоо суулгано ално энэ надад бол ердөөсөө хамаагүй тий. Ганцхан энэ ямар ч үсэн илэрчжээ. Дайн дуустал учир нь олдно байлгүй дээ. Гэтэ Украинууд хизээч Украины нэг сайн чанар нь хизээч хүлцэнгүй ямар нэг юмыг хүлээн зөвшөөрдөг. Хизээч. Украинууд сая тэр авилгалтай тэмцэх юу буулгах жахт Украинууд чинь дайн болж байгаа мөртлөө Майдан дээр гараа зогссон шүү дээ тий. Украинууд тийм л хүмүүс. Би бүр 2-3 жилийн өмнө л анх яриа эхэлж байхдаа л тэгсэн. Украинууд дэлгүүрт касн дээр 10 хүн байвал аль хизээ нөгөө администратор буюу дарга дээр нь очиод яагаад өөр кас нээхгүй байна гэд ингээ хэрүүл хийгээд явж. Тэгэхээр хариуцлага хүлээх нь бол гарцаагүй. Зөвхөн өнөөдрийн яг энэ бидний ярьж байгаа цаг минутын дотор боломжгүй. Яагаад гэвэл сонгуул болох ямар ч боломж байхгүй. Жишээлбэл Путин ингээд ааштай тий. Путин ингэж хэлээд байдаг шүү дээ. Одоо тэгээд украинчууд ингээд ийм амар ирмэг дээр шахуулж байгаа гол юм нь энэ байгаа даа шүү дээ. Энийг одоо тэгээд ямар нэгэн заалт заагаад ер нь бол Зеленский үнэхээр сайн хүн юм бол ийм цаг үе дээр ер нь угаасаа энэ Трамп таалагдаад байгаа фигурч гэж байгаа даа. Тэгээд эсвэл би бол ерөөсө болохгүй байна гэдгийг мэдрээд дараагийн хүмүүндээ өгөх хэрэгтэй шүү дээ. Энтгээрээ цаашаа явах юм бол Украин ерөөсө сайн үзэхэргүй юм руу л та. Амар хүнд юм руу дараагийн хүн дээр ингээ сонгуул явуулчихсан сараа. Сонгуул явуулчихсан мэдэж байна. Одоо яг энэ Украины байгаа энэ авилгалын тал дээр
За энэ харин яг Монгол тарихаар бүгдээрээ ингэж боддог юм аа. Гэхдээ дэлхийд дээр зөндөө янз бүрээр яригдж байгаа харин. Зөндөө яригдж байгаа. Тэгээ бид нар ийм нэг ийм хайрцагтал байдлаар юмыг ярих гэдэг болохоор би жоохон санаа зовж юм шиг. Байхгүй чи харин өөрөө арай сериосны болгож яриад байна. Би энэ юг нь бас харж л байна шүү дээ. За би дугаа олчих тэгвэл. Тэгээ мэдгүй лав нэг аюу тийм сайхан болсон сонсогдохгүй байна. Хэн нэгэн гялтгар хэн нэгэн мухата нэг тийм нэг тэнэг байдлаар бид нар юмд хандах юм бол энэ аюу утгагүй надад бод санагдаад байна. Би одоо чиний юунаас чинь л энийг ийм актер сериосны болгож хараад байна л дээ. Түүнээс биш яг би дугаа олчих гэсэн шүү дээ. Би дугаа олчих гэсэн шүү дээ тий. Зүгээр хитрхи нэвтэрж орж ярихгүй учраас ингэж байгаа болохоос биш эн чин дэлхий дээр амар сериосны яригдж байгаа. Тэрнээс бид нар бол айгүй тийм хол явж байна гэдгийг илэрхийлэх гээл ядаад байгаа юм. Тийм л юм байна. Би зохиогоод байгаа ч юм биш. Туулаа тэр манай фэйсбүүкээр энэ Оросыг дэмжигч тэгэл Францын 40 шилдэг юу Украинд Оросууд Украинд байсан устгадаа тэр худлаа мэдээ үстэй. Худлаа Оросууд Францаас ерөөс цэргүүд орж ирээгүй шүү дээ. Нөгөө нэг яг Украинд бол айгүй одоо дайн гиснээс хойш нөгөө нэг олон улсын юу гэдэг мэрдвэрийг манайхаас чи юу гэж хэлдэг инхийг сахиулагч гэдэг шиг нэг хүмүүс байдаг шүү дээ. Сайн дураараа тэд нар бол байлдаж байгаа шүү дээ. Оросын 2 том байгаа, Белорусын 1 байгаа. Тэгээд Колумб баха тэгээд тэд нар бол байгаа. Тэрнээс биш яг албан ёсоор Францын цэрэг мэрэг юус орж ирээгүй. Тэгтээ Facebook дээр худлаа мэдээ айгүйх гардыг л шүү дээ. Тийм бүр арай дэндүү худлаа мэдээнд гардыг билээ. Зүгээр би ороод харахаар бол яг Монгол хүмүүс байна уу гэхээр үгүй л баг шиг байлээ дээ. Харж байгаа. Гүг би бол Facebook-оор мэдээ хаагүй шүү. Гэвшүүл үнэхээр дайны одоо юу цаашдаа хувь зүйнд одоо нөлөөлөх юм байна. Аимшигтай нөлөөлж штэ. Бодиттой нөлөөлөд гараад ирсэн байж байгааг бид нар тэгж өөртөө ярьж чадахгүй байгаа чинь бид нар бас өөртөө ямар хэмжээнд байна вэ гэдгийг л харуулад байна. Би тэрэн дээр жоохон саналаа хэлээд байгаа. Бид нар одоо жишээлбэл би болохоор ингэж хэлээд байгаа хгүй юу. Яг дайн болж байгаа үед эдгэр чинь нөгөө нэг сонгуул явуулах ямар нэгэн хүнийг одоо жишээлбэл за өөрийнхөө тамгын газрын даргаыг одоо жишээлбэл халжлаа. Тэ эн чинь бол том амжилт. Тэр читэл одоо баг тэ хин ч энийг ерөөсөн яагаагүй. Тэ энэ өөрийнхөө энийг хална гэж ерөөсөн мэдээгүй байсан. Гэхдээ одоо жишээлбэл Путин ингэж яриад байгаа байхгүй юу? Та нар ерөнхийлөгчөө солилтоо гэдэг байгаа байхгүй юу? Путингийн хувьд ерөнхийлөгчөө солих айгүй амархан шүү дээ. Ягаад гэвэл эн чинь өөрөөгөө сонгож тийм чинь тийм. Яриан дээр чинь угаасаа наад чинь л яваад байгаа гэж бодоод байгаа. Тэгэхээр чинь Украинд яаж солих юм? За чи жишээлбэл хэлээдээ яаж солих вэ? За би наад гэрээг чинь яг хөө тэр юугаар ингээ бодоход угаасаа Зеленскийг буулга гэдэг юм руу очиод тэгэл эхний удаад торгож тэр Ермак чинь явлаа. Тэгээ ер нь нэг удахгүй хугацааны дараа Зеленский руу эднэр орох юм байна. Тийм учраас тэрний өмнө украинчууд өөр ямар нэгэн арга хэмжээ авах болцоо байдгүй юм бай. Болвол гэсэн байдлаар ярьж байгаа юм. Тэр үндсэн хуулиараа ярьж илэн тий. Ямар ягаад гэвэл тийм үг нь зүггүй яриа яриул зүгээр л байна л та. За. Хамгийн гол нь эдгэр чинь юунтай байныг үз сонгуул явуулах боломжгүй болчиход байгаа байхгүй тий. Ягаад гэвэл Орос шиг сууд зурчж болохгүй, Беларусь шиг сууд зурчж болохгүй нэгдүгээр. Хоёрдугаарт их орн нь өөрөө дайны талбар болчиход байж байна. Тэгээ 10 сая гаруй хүн гадаад гарцсан байна. 10 сая гаруй хүн дотоодын нөгөө нэг цаг ажил хийж байна. Өчнөө сая хүн фронт дээр байж байна. Өчнөө сая хүн Орос руу галга болсон байж байна. Эднийх чинь тий. Тэгэхээр чин ингээ зөвхөн толгойдоо бодоод үгүй. За ерөнхийлөгчөө соёлыг сонгуулаа явуул. Эдгээр чинь сонгуультай орон болохоор яаж болохгүй байгаад шүү дээ тий. За хэрвээ
өнөөдөр Зеленский миний одоо би тийм одоо авилгалын хэрэгт оролцсон. Миний буруу гэд гараад ивэл өөр хэрэг. За тэр бичиг баримт нь өнөөдрийн байдлаар гарч ирээгүй. Тэгэхээр чин энийг нөгөө хилцэх айгу утгагүй болчиход байгаа байхгүй. Ягаад гэвэл яг ингээд ийм Зеленский энэ одоо юунд сүлжээнд оролцсон байна. Энэ хүн ийм мөнгө идсэн байна гэд гараад ирвэл өөр хэрэг. Тэр нь гарч ирээгүй байна. Тийм байгаа зү. А тэгээ үнэхээр энэ нь гараад ирэх юм бол Украинчууд чухам ямар арга хэмжээ авах юм бүү мэд. Тэрийг бол мэдэхгүй. Гэхдээ эдгээр чинь заавалчгүй ерөнхийлөгчөө сонгодог, их хурлаа сонгодог. Тийм болохоор чинь сонгуул болох дайны үед боломжгүй л болчихсон. Зөвхөн сонгуулиар л хийдэн. Харин энэ айгуу тийм хэцүү спираль руу Энэ чинь нөгөө л ардчилсан орны чинь л одоо юу чинь штэ. За хэрвээ Беларусь бол хамаагүй тийм биз дээ. Өөрөө Лукашенко 30 жил гараад ирнэ. Наача тий ойлгож байна. Би нэг жоохон яриулчих та тэхүү. Юу тий энэ Бат Эрдэнийн бичиж байгаа яг зөвлөдөө энэ юун дээр дан сунжрах тусам Украины тал юм хүн тусгаар болчлоо гэд ийм нэг сонин спираль явцлаа л да энд. Тэгээд 26 оны намар хүртэл тисэх хэрэгтэй. Тэгэх юм бол тийм Трампын нэг орон нутгийн сонгуул одоо Америк чинь сонгуулийнх нь ажил эхлэн 26-нд. 26 оны сүүл ихэд Трамп ер нь байр суурь нь нэлээд жоохон хэцүү юм руугаа орсон байх болов уу гэж бас таамаглаж байгаа юм л да. Тэгэхээр тийм байдал руу орох юм бол бас нэг юу байдал юу болох нь. Тэгвэл одоо энэ амар эвгүй момент руу яг яваад авчиж байгаа юм л мэдэгдээд байна л та. Энэ чигээр явах ч хэцүү. Тэгээ мэдээж ийм дайны нөхцөл байдалд ямар нэг юм хийх нь ч хэцүү л байгаа. Тэгвэл одоо нөгөө айхтар олон реформ юм хийгээд нөгөө дижитал яам сам элдв юм хийцэн биз дээ. Тэгээд энэ за давал би зүгээр миний хувийн бодол Зеленскийн ер нь high performance гаргах энэ юу нь бол ерөнхийдөө ингээд дуусчлаа гэж харагдаад байгаа юм л та. Тэгээд одоо өөрөө тэгээд жоохон албан тушаад дуртай болсноо энэ тэнд гадаад улсууд нан цанаар яваад тэгээ бушуухан одоо дараагийн нэгэсэндээ гадны тоглолт орж ирж байгаа нөхцөлд наан өөртөө нөгөө шатраар бодвол өргөө солиж явах хэрэгтэй байхгүй. Ерөөсөө улс төрийг явуулахын тулд. Тэгэхээр энд нь холио сэлгээ хийж наан тоглолтуудаа хийж өөртөө хамгаалах ямар нэгэн тийм одоо овжин тийм тесрэлттэй зүйлүүдийг хийхгүй л бол одоо яг ингээд тоглолт руу ороход бэлэн болчихлоо. Одоо түрүү байгаа байх л да бодвол тий одоо энэ чинь ингээд юмнуудаа солиол халаас солиол явж ийн гэдэг чинь заримын шоронд оронд оруулаад явж ийн гэдэг чинь одоо хийж л байгаа гэсэн үг. Гэхдээ тэр талаас нь харуул тий тэр талаас нь харах юм бол хийж байгаа зөвхөн гадаад юу руугаа хараад яг юу хийж ийн гэдэг нь бол харагдахгүй байгаа шүү дээ тий. Тэгээд одоо яах вэ тэгээд тийм одоо өөр улс юм чинь өмнөөс илүү юм яриач яг ер нь яг манай энэ чинь эднэр бол тэр Ермакийн асуудлыг бол нэлээ ахтар ярьж ил тийм авилгалынхаа асуудал дээр ямар нэгэн хариуцлага юм энэ дээр шийдвэрээ гаргахгүй цаашдаа туслах энэ улс орнуудын одоо татгалзахад хүргэх эднэр ийм үр дагавар нь айгу тийм онцгүй байдал руу дагуулах магадaltaй гэд. Гэтэл нөгөө тиймд газар нутгийг чинь тасна гэдэг те. Тэгээ одоо хамгийн сайн нь уг нь Европ нь тэр НАТО-доо авчруулаад хамгийн сайн байдаг. Тэгээд нөгөө НАТО-д нь үнэхээр яг эднэр энэ ч гэсэн яригдал байсан та. Ерөөсөө энэ Украины авилгалын асуудал нь бол одоо энэ бидний оршин байгаагаас одоо бүр өөр хэмжүүрч ертөнцийн асуудал гэж яг тэгдэг байхгүй. Энэ хуучин соцорныхан одоо бид нар чи ийм аймаар юмд амьдраад байгаа шүү дээ. Тийм учраас яг энэ чигээр нь тэрвэрэд авчиг гэхэд үнэхээр хүнд байгаа л гэж яриад идэг юм байл л дээ. Тэгээ тэрний төлөө одоо уг нь ажиллаад байна л гэж бид нар бодоод яриад байсан. Тэгээд яг өнөөдөр ингээд эвгүй төлхөлд ороод ирэх үед тэгээд хамгаалтгүй л одоо Зеленский тогтож үлдэх юм уу баг. Ер нь мөд удахгүй нэг жоохон гэрээ мэрээ хилцлийн юм руу өхүүлж агаад ингээд удахгүй Зеленскийг нэг тийш нь болгохоор л наад хүмүүс чинь яваад байна даа л гэж би болохоор тэгж л хараа суугаад байгаа юм л да. Ер нь тэгж л ойлгож байгаа. Тэгээ өнөөдөр бол яг Ермакаар тогтоолоо. Дараагийн удаа бол яг өөр дээр нь л ер нь ирэх юм байна. Тим юм руугаа л яваад байгаа юм байна л гэж харагдав. Байна л да. Угаасаа энэ хэлэлцээгээр дайн дуусны дараа 6 сарын дараа гэхэд сонгуул явуулна гэлгсэн байлээ.
Гэтэ миний хувьд бол яаж сонгуул явуулах юм бүү мэд. Яаж явах. Одоо тэр ингээд бодолтой тий нөгөө нэг окопын дотор сонгуул авахад явна гэж аахгүй. Утсаар өгье гэхээр боломжгүй. Тэгэхээр ч одоо яах юм аа. Хин угаасаа 6 сарын дайн дууслал бол хин чин Зеленский ч анх эхлээл гэсэн л дээ дайн дууслал бол тэгэл шууд сонгуул явуулна гэж. Эднийг чинь нөгөө нэг тавьдаггүй сонгодог улсууд чинь бас аюу хэцүү шүү дээ тийм аа. Угаас эдний үндсэн хуулинд нь тийм л заалттай л юм л шүү. Үгүй одоо Үндсэн жишээлбэл хуулиндаа тийм заалттай. амьд үлдэхийн тулд манайхан хуулиндаа тийм заалт байгаа. Энэ хуулийг хэн хийсэн, хүн л хийсэн. Эцсийн бүлэгт энэ улс өөрөө оршин тогтнохын тулд одоо амьдрахын тулд тийм ээ. Шаардлагатай бол богино хугацаанд тэр хуулиндаа өөрчлөлт оруулах тийм юмч байж болно шүү дээ. Тэгээ заавал бид нар нэг хайрцгаар тэгж хайрцаглагдаж тэгж ярих хөдөлшгүй юм шиг тэгж үндсэн ярих. хуулинд яаж өөрчлөлт оруулах вэ? Жишээлбэл дайны үед. Одоо тэгээ рад мадтан байгаа шүү дээ. Тэгээ тэр нь хэрвээ одоо амьд үлдэхийн тулд юу хийх шаардлагатай байна? Ер нь тэгээд баг тэгээд шаардлагатай бол хийх л болно шүү дээ. Энд чи огт ерөөсө хөдөлшгүй нэг юм тавьчих юм бол бидний хүний тарих гэдэг юм чинь цаашаа ер нь юм сэтгэхгүй зү. Тэр утгаараа тэр энэ би энд хуулийн юм гэдэг тайлбарыг бол айгүй мухардмал зүгээр энэ хүнийг хайрцагч Тийм байгаа л дээ. Тэгтээ хараа шин сараа энэ нөгөө хүмүүс тайван амьдарч байгаа хүмүүс те тайван нөхцөлд амьдарч байгаа хүмүүсийн бодол тийм бах уу. Украины яг дайны өнөөдөр чи энэ секундэд амьд байх уу үгүй юу гэж бодож сууж байгаа хүмүүсийн бодол шал өөр. Одоо эдгээр манай өнөө өглөө ингээл харахтал хэдэн хүн өгцөн байж байна. Тийм. Одоо өчигдөр гэтэл Оросууд зөвхөн тэр фламинго гэдэг пуужинг хийдэг конструкторыг алахын тулд бүхэл бүтэн байшинг нурааж штэ. Юу ягаад пуужиндаа. Тэ. Тэгэхээр чин ийм нөхцөлд амьдарч байгаа хүмүүс юу яасан хууль мууль те эдгээр чин өнөөдөртөө энэ дайныг л нэг ингээл өнөөдөр амьд байх уу гэдэг байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр бид нөгөө нэг тайван амьдарч байгаа хүмүүсийн хувьд яриад байгаа байхгүй юу. Ингээд тэр нь ч амархан шийдчих юм шиг, энэ ч ингэчих юм шиг, тэрийг ч аваад шийдчих юм шиг те ингэж яриад байгаа. Гэвч эднэр маань өөрсдөө секунд тутамд амьд өг байх эсэх нь мэддэхгүй юм байгаа. Тэгээ тийм болохоор ямар ч л байсан энийг нэг за энэ хилцээгээр би бол ерөөсөө мэдэхгүй энэ хийн гэрээ гэдэг бол худлаа юм шиг санагдаад. Наа чин тэр Донбассыг л нэг шаарл зоон бодгож нэг юм бол угаасаа ярьчихсан л да. Энийг өнөөдөр манай энд өглөө гэхтэл за энэ тал дээр бол одоо Украинд зөвлөгөө өгч туслах газар бол одоо манай Япон бол мөн гэж ярьж илээ дээ. Энэ Корелийн арал дээр хууль ямар юм яаж үлдээсэн эднэр. Тэгээд хизээч тэр манай нутаг дэвсгэр биш гэдгийг одоо тэр шаарл зоон болноо тэд нар нийслээд авна одоо дүүрч хизээ нэгэн цагт энийг эргүүлж авна гэсэн тэр байр суурьтай одоо угаасаа үлдэх ёстой. Украин бол яг тэгж зөвшөөрөд байгаа шүү дээ. Тэгэхэд бол Украин бол зөвшөөрөд байгаа. Ерөөсөө ингээд хүлээж та би ярьж штэ хүлээж та. Тэгэхэд бол энэ боловсруулах арга зүй гэж байгаа штэ. Энэ ямар бичиг баримт яаж үлдээх ёстой энэ төр гэдэг дээр